Хар хадагтай авдарны нууц. Гандолгор гэгч бүсгүй өөрт тохиолдсон явдлын тухай доорх зүйлийг ярьсан юм. Дэрбэр хотын захын гэр хороололд автигнэн ажиллуулсан биш гайволжээ. Хавар болохоор л орж ирсэн хүн болгоныг айснуудаар ширтдэг зуршилтай болсон байна. Энэ ч их учиртай юмсанч. Тэр 6 жилийн өмнө эмийн сангаа нээн хүмүүст үйлчилж эхэлснээс хойш яг хаврын ихэнх сард тэр тусмаа 3 дугаар сарын 12-нд жил бүр 6 хүн нүдэн дээр нь амьсгал хураахыг айж балмагдан харж өнгөрөөсөн байна. Жил болгон өөрийнх нь ажлын өрөөнд тогтсон нэг хугацаанд бие муутай хүн орж ирээд амьсгал хураах явдал давтагдан гараад байвал ямар ч хүн айж сэжиглэх нь зүй ёсны хэрэг. Жил дараалаад 2 хүн нас барахтал тэр даруй ажлынхаа байрыг зарж үрэх юм уу солихон дамжиггүй. Гэвч гандолгор угийн сүсэг бишрэл муу хэрийн юмнаас айж цочирддаггүй хүн болохоор эхний 2 жилд дараалан хаврын ихэнх сард ажил дээр нь хүн нас барахад нэг их сүйдмэд болсонгүй. Харин 3 дахь жил нь нэгэн өвгжөөр ирж чичирч салгалан орж ирээд зүрхний тусаалга хэмээн үгэж гүйцэж чадалгүй унаад өгтөн гэнтхэн сэжиглэж яасан сонин юм бэ? Заавал 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутанд энд хүн үхэх юм гэж гайхан боджээ. Тэглээгээд аптекан хааж зүрхэлсэнгүй. Учир нь энэ хугацаанд чамгүй ашигтай ажиллан 2 давхар байшин бариад 1 давхарт нь аптекан өргөжүүлж суучихсан тул байшин саваа хашаа хороотойгоо л зарж үрж байж нүүдэггүй юм бол эндээс хайчихгүй лээ. Гэхдээ л хэрэндээ засал ном хийлгээд 4 дахь жилтэйгээ золгожээ. Гэвч тэр жилийн хавар яг 3 сарын 12-ны өдөр үдээс хойш зориуд аптекан онгойлгосонгүй. Яаж мэдэх бас нэг гайтай амтан орж ирээд үгчгэж мэднэ. Тэгээд ч аптекан онгойлгоогүй байснаар нэг хүний ам аврах юм билүү гэж дотроо боджээ. Гэтэл өдрийн 2 цагийн үед тэдний аптекийн хаалганы гадаах довжоон дээр нэг хүн зүрхэн хаагдан нас барсан хэрэг мандаж цагдаа сэргийлэх болжээ. Энэ бүхний эцэст цагийн хуваарийн дагуу аптекан онгойлгож байсан бол тэр хүн үхэхгүй амьд байх байсан хэмээн талигаачин ар гэрийнхэн гомдолж гандолгор хүн амны хэрэгтэн болох шахжээ. Үүний дараа жил хаврын яг л тэр гайтай өдөр аптекийнхаа хаалгыг сэлэтэл нээж орхисон бөгөөд үйл нь ирсэн нэг амтан яг л 14 цаг 30 минутанд орж ирээд нас барчихжээ. Энэ өдөр яах аргагүй мөчлгөн таарч байсан учраас гандолгор нилээд бэлтгэлтэй хүлээж суусан байна. Гэвч хэнч гарсан үгчгэргүй сайхан бие хаатай өндөр бедрүүн залуу орж ирсэн даруйдаа л гэнтхэн аман ангалзаад л амьсгал хурааж орхисон юм санж. Тиймээс гандолгор хүн үхэд байгаа явдал дан ганц өвчин хуучтай холбоотой биш, өөр юмтай холбоотой юм байна гэж ойлгон янз бүрийн юм бодох болжээ. Тэгтэл ч дайран дээр давс нэмэх мэт хамар хашааны аманцар ир нэг газар жил болгон нэг өдөр хүн үхнэ гэдэг муу ёр. Үхсэн хүмүүсийн сүнс сүүлд нь тэр айлдаан муу зүйл хийж хорлдог гэж ярьсан нь бүрч эвгүй сэтгэл төрүүлсэн байна. Энэ бүхнээс сэжиглэж хямарсан гандолгор бүтэн жилжин лам хараар явж арга хэлгсэн бөгөөд 6 дахь жилийнхэн хаврын ихэнх сар гармагц таньж мэддэг цагдаа сэргийлэх болон эмнэлгийн албаны хүмүүст юу болсон тухай хэлж энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнтэйгээр цагийн зүү өдрийн 2 цаг 30 минутыг заахыг хүлээж суусан ажээ. 2 цагта 2 жимч багж хэрэгслэн дор бүрнээ зэгчгээд гандолгорын хэлсэн үнэн эсхийг үзэхээр хурж ирсэн байна. Тэгтэл энэ өдөр 2 цаг 25 минут өнгөрсөн боловч аптект ганц ч хүн орж ирсэнгүй. Тэр үед ширээний ард эвшээж суусан цагдаа "Та ч эвгүй юмд орооцолдож мэдхэнтэй. Одоо хүртэл ганц ч хүн орж ирэхгүй байгааг харж байгаа үсттэй. Өмнөх бүх тохиолдлууд үнэхээр болсон эсхийг шалгах хэрэгтэй юм байна" гэж хэлснээр ам нь хатсан бололтой ширээн дээр байсан шилтэй ундаанаас ганц балгуутан гэнтхэн хойшоо саваад унчихжээ. Нэгэнт эмчнэр бэлэн байсан учраас муурч унсан цагдаад тэр даруй хиймэл амьсгал энтерхийн наад захын тусламж үзүүлсэн боловч 3 сарын 12-ны 14 цаг 30 минутанд уг аптект яг л нэг хүн үхэх ёстой байсан нь тэр ёсороо болж цагдаа залуу дахин өндийсэнгүй. Харин яг тэр үед намхан нуруутай нэг хүн говин орж ирээд "Сая танаа хажууд явж байтал гинтхэн толгой эргээд зүрхээр минь шархиран хатгаж золтой цаашаа харсангүй. Уг нь энэ хүн урд буудлаас автобусанд суух гэж байсан юм. Ерөөсөө ингэдэггүй юмсан. Ямар сони юм бэ?" Хэмээгээд тавьшруулах үйлчилгээтэй эм авч хэлэн доороо тавьчихаад "Ашгүй одоо л гайгүй боллоо. Хачаа юм аа" гэсээр гарч оджээ. Эмийн санд нь 6 дахь хүн яг л товлсон цагт цаашаа харсны дараа гандолгор баян хушууны зүүн салаанд байх
улааны шашны хийд рүү очсон байна. Янз бүрийн бузар мууг дарахтаан сүрхийг игдэх өвгжөр лам түүнийг ярьж дууссаны дараа би энэ хачин явдлын учрыг тайлж дийлэхгүй юм шиг байна. Та манай багш дээр очиж асуу. Хэмээж багшинхан утасны номерыг өгчээ. Гандолгоор 80 гарсан хөгшин лам дээр очиж өөрийнхөө байшин хашааны учрыг нууц судраар үзүүлбэл танай хашааны зүүн бууланд яг эмийн сан байгаа байшингийн чин доор хоёр алдын гүнд үхэл далалдаг хар хадагны авдар байна. Түүнийг гаргаж цоожиг нь солиод өөр газар аваачиж буулгах хэрэгтэй. Цоожиг нь заавал солино шүү. Уг нь нэлээд юм мэддэг хүн дээр үед болсон зүйл бололтой шиг. Харин он цагийн уртад цоож нь зэвэрч эвдрээд өргөсөн салснаас болж жил бүр нэг хүний ам авдаг болсон байна. Тэр авдрыг даруйхан ухаж авахгүй бол яваандан танаа гэрийнхэнд хүртэл гай тарж мэдэн. Хэмээн айлгаж орхижээ. Иймээс гандолгор бушуухан арга хэмжээ авахар шийдэж тэр даруй экскаватор хөлсөж аваачаад байшингийнхаа доогуур алсын зайнаас ухуулж эхэлжээ. Гэхдээ ойр хавийн хүмүүс болон хороо хорныхонд дулааны сувг татуулж байгаа гэж хэлсэн учраас хинч сэжиг авсангүй. Бүтэн өдөржин ухсны эцэст нэрэл нэгэн том хар модон авдарны өнцөг эл гарч ирсэн бөгөөд гандолгор юмыг яаж мэдхүү хэмээн хөгшин ламыг урин залж авчирчээ. Ингээд авдрыг гаргаж ирэхэд аль хэдийнэ цоож нь цүүтэйгэн хамт мултарч унаад алга болсон байж. Тэнд байсан хүмүүс хэрэгт дурлан тагийг нь сөхөж үзэх гэсэн боловч хөгшин ламтан хориглоод нээлгсэнгүй. Уртаашаа 2 м, өргөшөө 2 м, өндрөөшөө 1 м-ийн хэмжээтэй хар модон авдрыг өргөгч краанаар оосрлон машин дээр ачаад хотоос хоол зүг юм уу зүүн тийшээ аваачиж хүн амтангүй эл хөл гангад том хар цоожоор даруулан түгжээд болсон ажээ. Энэ явдлаас хойш гандолгоор шашин номонд маш ихээр сүжиглэн орж номон брэвэн хэмээх хийдийн байнгын үйлчлүүлэгч болжээ. Тэрбээр том хар авдар яагаад тэнхүү газар дор булаастай хэвтэж байсны учрыг нь сонирхож хөгшин ламыг үг алдуулахаар нэлээд оролцсон гэдэг. Ламтан анхандаан тэр тухай юр ярихгүй тойруулдаг байсан ч сүүлд нь удаан гуйлгасны эцэстээ Монголд 7 газар ийм авдар булаастай бий. Голдуу улааны шашны настайчууд мэдэн. Бас бөөгийн шашны их хүчтэй онгодтой зайрангууд гадарлах байх. Одоогоос 500 гаруй жилийн өмнө Манжин хааны захиалгаар түүний дайснуудыг дарахын тулд мажиг ловдмаа хувилгаан арай хийж дарсан үхлийн хадгийг амьлуулах нууц зан үйл явагдсан юм. Гэхдээ төвдүүд өмнө нь өөрийн газар нутаг дээрэн тэр зан үйлийг хийгээд дарж чадалгүй. 100 гаруй жил үхэл зовлон нүүрлсэн гашуун туршлагатай учраас өөрсдийн газар нутаг дээрэн үйлдэлгүй манай Монголд хийсэн гэдэг. Үхлийн хадаг ам орж Манжин хааны дайснууд бүрэн дарагдсан учраас хятад орон тэр аяаран тэдний иргэшээлд орсон юм. Харин энэ үед өндөр гэгэн зан базар тэрхүү нууц зан үйлийн хар хадгийг болж дарах ёстой гэсэн лүндэн гаргаж халахын газар нутгаар нэг тарааж болснаас нэг нь танаа байшин доор таарсан байна гэж ярьсан ажээ.